За сайн байцгаана уу? Сайн байна уу? Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг төшөөлье. Өнөөдөр миний бие neuroscience-ийн чиг хандлагын тухай, зохицлын чиг хандлагын тухай та бүхэнтэй өөрийн санаа бодлоо хуваалцахаар ирлээ. Ойлгогдож байгаадаа маш их таатай байна. Тэгээд юуны өмнө neuroscience зохицлын шинжилгээ ухааныг хөгжүүлэх, бусдад олон түмэнд таниулах зорилгоор энэхүү сайхан үйл ажиллагаа явуулж байгаа хамт олон та бүхэндээ бүгд нь талархлаа дэвшүүлье. Тэгээд миний өнөөдрийн ярилцах сэдвийн хүрээнд би эхлээд та бүхнээс нэг зүйл асуух гэсэн. Би ер нь хин юм бэ гэдэг. Өөрийнхөө дотгошоогоо энд байгаа бүх хүмүүс нэг асуугаад үзээсэй гэж бодож байна л да. Яагаад вэ гэхээр би гэдэг энэ орон зайн тухай бол neuroscience судалдаг, үүний тухай бол сонирхдаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр яг би хин юм бэ гэж тодорхойлох нэг бол миний нүүр царай би юм уу? Нэг бол миний бие хаа би юм уу? Эсвэл миний дотор болж байгаа тэр сэтгэл хөдлөл бодож байгаа бодлууд би юм уу? Зэргээр олон талаас нь олон хариултыг та бүхний дотор эргэлдэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бид ингээд товчхондоо бол ийм хамгийн багадаа хэлэхэд бол ийм хоёр том ертөнцийн голд бие оршиж гин гэж ойлгож болохоор байна. Жишээ нь миний бол гадна орчин буюу биднээс ингээд гадна хүрээлэлтэй universe буюу гадаад орчны тухай бодож байгаа, ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл бидний гадаад нүүр царай бие организм бие юм уу гэдэг тухай яригдана. Өөр нэг зүйл бол биднээс дотоод сэтгэл, дотоод орчны тухай, хийсвэр ертөнцийн тухай. Ийм нэг биднээс сүнслэг буюу бэлэг ертөнцийн тухай энэ орчин маань бие юм уу гэдэг тухай бас яригдана гэж байна. Тэгээд үнэхээр энэ хоёр бодиттой оршин байдаг уу гэвэл та бүхэн өөрсдөөсөө асуугаарай. Би одоо бодож гин үү? Миний одоо сэтгэл яаж ийн гэд үнэхээр бодиттой байгаа юу үгүй юу гэх юм бол энэ хоёр орчин хоёулаа байна. Энэ хоёр зүйлийг холбодог нэг зүйл бол биднээсийн бие, тэр дотроо бол биднээсийн оюун ухаан, тархи гэдэг ийм чухал эд эрхтэн байна. Тэгэхээр тархи гэдэг бол одоо дотроо маш олон мэдрэлийн эсүүд буюу нейроныг агуулсан. Тэгэхээр нейрон гэдэг бол одоо тархины бүтэц үйл ажиллагааны нэгжин гэж. Тэгэхээр энэ нейрон дотор биднээс одоо сайн ингээд анзаарах юм бол бие махбодын дотор биохимийн хариу урвалууд явагдаж байна. Өөр нэг чухал хариу урвал бол биоцахилгаан хариу урвал. Энэ хоёр процесс бидний бие махбод дотор явагдсанаар биднээсийн гадаад төрх буюу үзэгдэл хувирал өөрчлөлтүүд үзэгддэг. Энэ бол биднээсийн гадаад илрэл, гадаад бие болж байгаа гэсэн. Тэгэхээр биднээсийн бие махбодод энэ хувирал өөрчлөлтүүдийг ингээд авч явдаг физиологийн буюу үйл ажиллагаа, бие махбодын дотоод орчныг тэнцвэржүүлдэг үйл ажиллагаа процесс явагдаж байна гэсэн үг. Энтэй уялдаад бол behavior-ийн гадаад өөрчлөлтүүд илэрдэг. Тэгэхээр энэ хоёр үзэгдлийг бол биднээс бодитоор энэ бодит ахуйн орчинд бол судлаж таних боломжийг олж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл бие махбод дотор явагдаж байгаа процессуудыг биохимийн болон биоцахилгаан процессуудыг behavior-ийн үйл ажиллагаатай одоо харьцуулж судлаад тодорхой нэгэн зүй тогтлыг олж харснараа биднээс юмсыг зөв таньж мэддэг. Үүний зэрэгцээгээр neuroscience бол энэ зүй тогтлыг таниад мэдэж ойлгоснороо биднээсийн хийсвэр ертөнцид юу болж байгаа вэ гэдгийг бол таних тэр боломжийг олгодог. Өөрөөр биднээсийн сэтгэл санаа, бие махбод энэ дотор болж байгаа энэ процесс гурыг бол хамтдхан авч үзэж биеийг тодорхойлж өгдөг ийм шинжилгээ ухааны салбар. Өөрөөр хэлбэл neuroscience бол бурхан everywhere гэж хэлдэг шиг neuroscience-ийн шинжилгээ ухаан бол биднээс эргэн тойронд бүх газар оршин байдаг. Биднээсийн бодол санаанаас эхлээд биднээсийн мэдлэг бүх зүйлд neuroscience байдаг учраас энэ
шинжлэх ухаан бол маш сонирхолтой шинжлэх ухааны салбар юм аа. Тэгэхээр нейро буюу энэ тархи гэдэг бүтэн том бүхэлдэг эрхтнүүдийг одоо жижиглэж наривчлж судлах тэр боломжийг шинжлэх ухааны хөгжил дэвшил бол бидний технологийн дэвшлүүд бол биднээс авчирч гисэн. Энэ технологийн дэвшлүүдийг ашиглаад биднээс behavior буюу гадна төрх үзэгдэл одоо дотоод ертөнцийн харилцаа хамаарлыг дотор болж байгаа бит өрнөж байгаа процесстэй нөлөөлөн ойлгох, таньж мэдэх тийм боломж бүрдсэн. Ийм боломж бүрдснээр бидэнд юуг бий болгож өгч байгааг бол энэ нейросайенсийн энэ суур ололт амжилтан дээр биднээс зохиомл буюу хиймэл оюун ухаануудыг бүтээж чадж байгаа гэсэн. Зөвхөн танин мэдээд ойлгоод орхидог зүйл биш. Нейросайенс бол эргээд бас оюун ухааныг бүтээдэг тийм шинжлэх ухааны том чухал салбар гэсэн үг болж таарч байна. Тэгэхээр энэ бие махбод болж байгаа энэ процессуудыг ширхэгчлэн, наривчлан таньж мэдснээрээ биднээс зохиомл хэлбэрээр шинжлэх ухааны энэ ололт амжилт биологийн процессууд дээр үндэслээд AI буюу энэ оюун ухааныг загварчлаад түүнд ингээд тохирсон одоо шинжлэх ухааны ийм зохиомл хиймэл оюун ухааныг бүтээж болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүтээл маань биднээс энэ процессыг биднээс танихын тулд бол одоо шинжлэх ухааны технологийн дэвшлиг бол ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл байгалийн шинжилгээний маш олон дэвшилтэд технологиуд бол энэ тархийг судлахад оролцдог гэсэн. Энэ утгаараа нейросайенс бол маш өргөн хүрээний шинжлэх ухааны салбар. Энэ дотор одоо ажиллахын тулд бол маш олон талын олон филд дээр буюу шинжлэх ухааны талбар дээр одоо ажилдаг маш олон эрдэмтдийн судалгааны эцсийн бүтээл бол нейросайенс дээр төвлөрөөд энэ хүн төрөлхтний мэдлэгийн ох болсон энэ хиймэл оюун ухааныг бүтээж одоо бий болгож байгаамаа. Тэгэхээр universe буюу гадаад орчин энэ зөвхөн манай биднээс амьдарч байгаа энэ дэлхийгээр тогтохгүй энэ од гариг эрхс галактикийн тухай ойлголт биднээсийн тархинд бий болдог. Энэ гадаад орчны энэ тусгалыг бол биднээс дотоод орчиндөө бол төсөөлөн бий болгодог. Тэгэхээр оюутан та бүхэн бол өнөөдөр university буюу дэлхийн одоо энэ гадаад орчныг хийсвэр байдлаар жижигсгсэн энийг ингээд судалж үнэн зөвөөр нь таньж мэддэг энэ одоо дэлхийн энэ оюуны энэ өв болсон юм газар студент буюу оюутан болж ингэж сурж байна. Энэ бол юу вэ гэхлээр гадаад болон дотоод орчныг транслейшн буюу хуургаж чадах ийм мэдлэгийн энэ нөлгөө дотор та бүхэн сууж байна. Тийм учраас оюутан хүн гэдэг бол зөвхөн одоо сурдаг биш бас сэтгэдэг тийм газар. Яг гэвэл та бүхэн сурах тэр суур ойлголтоо бол ерөнхий боловсролын сургуулиудаараа дамжаад авсан байгаа. Өнөөдөр та бүхэн бол сэтгэх гэж их сургуульд орж ирсэн. Бүтээх гэж орж ирсэн. Тийм учраас та бүхэн бол одоо оюуны буюу одоо шинжлэх ухааны мэдлэгт суурилсан ойлголтуудыг одоо баттай эзэмшиж түүгээрээ бол одоо дараагийн одоо хүн төрөлхтөнд шинжлэх ухааны оюуны хөрөнгө оруулах хэвээр ийм оюуны хүчтэнгүүд юм аа, оюутан хүмүүс юм аа гэж өөрсдөө та бүхэн ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр нейросайенс ерөнхийдөө юу судалдаг вэ? Одоо энэ бодол төсөөллийн тухай ямар олд амжилт гаргасан бэ? Тэр нь биднээс амьдралд яаж нөлөөлсөн бэ гэдэг талаар нэгэн юм жишээ ярихыг хүсэж байна. Маш олон талбарт маш олон амжилтуудыг гаргасан учраас зөвхөн ганцыг жишээ татаа хэлхийг хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр бол шинжлэх ухаанд одоо тодорхой болоод байгаа нейросайенсийн амжилт бол одоо нейросайенсийн шинжлэх ухааны аргаар бодол төсөөллийг таньж мэдж ойлгож болж байна. Энэ бол тархин дотор болж байгаа энэ процессыг behavior-ийн үйлдэлүүдтэй энэ тусгай технологиудыг, дэвшлүүдийг ашиглаж судлаад
Бодол төсөөлөл гэдэг юм ер нь яаж үүсэж байгааг бодлыг өөрөөр хэлбэл бодож сурсан гэсэн. Ингийн тулд биднээс бие махбод буюу гадаад биеэр гарч байгаа үйлдэлүүдийг наривчлан бүртгээд, орон зай дотор бүртгээд, тэгээд энэ тархин дотор болж байгаа одоо нэг ширхэг нейроныхоо төвшөнд, молекулынхаа төвшөнд ямар хариу урвалуудыг явуулж байгааг нь бүртгэж таньж мэдээд энэ хоёрын холбоо хамаарал дээрээс орон зайн төсөөллүүдийг судалдаг. Тэгэхээр биднээсийн бодол төсөөллүүд ямар хэлбэртэй биднээсийн тарих одоо оюун ухаан дотор оршоод байна гэхээр ийм орон зайн төсөөлөл хэлбэртэй байдаг гэдгийг бол тодорхойлж байна. Энэ орон зайн төсөөлөл хэлбэртэй байх гол үндэс нь бол мэдрэлийн бол хоёр үндсэн одоо механизмаар ажиллаж байгаа гэдгийг бол яригддаг. Нэгдүгээрт нь бол мэдрэлийн бас сэрэмтгий эс гэдэг бол аливаа зочруулалт хариу үйлдэл үзүүлдэг. Энэ хариу үйлдэл нь бол биоцахилгаан гүйдлэр хариу үйлдэл үзүүлэх, биохимийн урвалаар хариу үйлдэл үзүүлэх гэсэн. Ийм хоёр чухал процессыг тархин дотор явуулдаг. Энэ хоёр процессын үндсэн дээр хүний биеийн хүний тарих когнитив буюу танин мэдэх үйл ажиллагааг бол тархин дотор явуулж байна. Ийм процесс явж гин гэдгийг бол бид таньсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тархин дотор биднээс энэ хийсвэр ертөнцийг бүтээдэг. Энэ хийсвэр ертөнцтэй биднээс өөрийгөө бүтээдэг гэсэн. Тэгэхээр энэ судалгааг энэ хийсвэр ертөнцийг бүтээж гинэ гэдэг энэ судалгааны ажлыг хийсэн эрдэмтдийг харуулж байна. Джон Кеф гэдэг эрдэмтэн бол 1971 онд бол place cell гэж хэлж байгаа. Нэг ширхгийн мэдрэлийн бол аливаа амьтан өөрийн яг оршин байгаа байрлалаа кодлдог. Тэр оршин байгаа байрлалаа таньж ойлгодог гэсэн тийм мэдрэлийг олж нээсэн эрдэмтэн байдаг. Энэ эрдэмтэн бол 2014 онд бол Нобелийн шагнал авсан. Мөн энэ эрдэмтэнтэй хамт бол энэ эхнэр нөхөр Мозерууд гэж байгаа. Энэ эрдэмт бол биднээсийн координацийн талбай гэдэг шиг зарим мэдрэлийн эсүүд тархин дотор яг координацийн талбайг үүсгэж ажиллаж байна гэдгийг тодорхойлж туршилтаар баталсан гэсэн. Үүнтэй мөн адилхан head direction cell буюу яг толгой хаашаа чиглэж ин тэр чиглэл рүү биоцахилгаан үзэгдэл үзүүлдэг. Аливаа зүйлсийн бол зах хязгаарыг таньж мэддэг. Мөн аливаа биеийнхаа хөдөлгөөний хурдтай хамааралтай хариу электрик потенциал үзүүлдэг гэх зэргээр ийм олон төрлийн орон зайн параметрүүдэд хариу үзүүлдэг нейронуудыг тархины гүнээс олж бичиж тэмдэглэж судалгаа хийсэн гэсэн. Эдгээр эсүүдийг бол хамттан үйл ажиллагааг ингээд нэгтгээд орон зайн санамжийн эсүүдийг тодорхойлж path integration гэдэг ийм системийг хөл бүтэн тархины ажиллах системийг бий болгосон. Энэ системийг ойлгосноор биднээс юуг бий болгосон байг бол тархин дотор биднээсээ мэдэх яг Google Map шиг GPS систем ажилладаг юм байна гэдгийг бол ойлгох, тайлбарлах тэр боломж гарч ирсэн. Тэгэхээр энэ систем биднээсийн тархин дотор ажилладаг гэдгийг биднээс таньснараа юу хийж болсон бэ гэхээр бид бүхний хамгийн сайн мэдэх жолоочгүй машин те ямар нэгэн драйвер байхгүйгээр машин өөрөө орон зайн баримжааг бол хотоод жолоодлогоо хийх бүрэн боломжтой. Тэгэхээр энэ машины ирээдүйн хөгжил бол хүмүүсээс илүү жолооч буюу хүн ингээд жолоодж байгаагаас илүүтэйгээр аюулгүй байх тэр алгоритм магадлалууд алдаа нь хүнээс хамаагүй бага байхаар зохион бүтээгдэж байна. Биднээсийн их хотын энэ уур амьсгалыг бол өөрчлөх шин технологийн суурь бол тавигдсан байна гэсэн. Үүний дараа бол энэ machine learning гэж байгаа. Ихэнх үеийн энэ алгоритмууд бол хүний тарих буюу амьтны тарих энэ мэдрэлийн эсийн үйл ажиллагаануудыг ийм зарчмаар явдгийм байна гэдгийг бол ойлгосныхаа үндсэн дээр
одоо энэ компьютер сайенс бол юу хийж ирсэн байвал тодорхой алгоритмуудыг зохиогоод машинд тэрийгэ таниулаад тэгээд тэр алгоритмынхаа дагуу бол машинаас машиныг learning хийж сургах байдлаар одоо когнитив процессыг ашиглаад дата анализуудыг маш олон нийлмэл үйлдэлүүдийг хийх боломжтой болж хөгжүүлж исэн бол одоо орчин үед бид юу руу чиглэж байна вэ гэвэл одоо биологийн тархи буюу биднээсийн оюун ухаанаас шууд компьютер суралцах тэр хэлбэр рүү орж ирж байна. Тэгээд одоо миний энэ Токиогийн их сургуульд ажиллаж байгаа төсөл бол одоо digital brain буюу brain хийх буюу тэр яг digital brain хийх энэ үйл ажиллагааны шийдвэр гаргах процессын нэг хэсгээр миний бие жишээ нь ажиллаж байгаа жишээтэй. Тэгэхээр шийдвэр гаргах процесс гэдэг бол маш олон төрлийн тархины үйл ажиллагааг нэгтгэхэд нэг зэгт авчираад тодорхой шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэ процессыг зөв таньж мэдж тайлна гэдэг бол ирээдүйд одоо энэ одоо машинууд зөв шийдвэр гаргах процессд ингээд ямар төвшөнд оролцох вэ гэдэг тэр learning-уудыг хийхэд суур experimental ойлголтуудыг өгдөг гэсэн. Тэгэхээр neuroscience-ийн шинжилгээ ухаанаар буюу experimental шинжилгээ ухаанаар батлагдаж, нотлогдож бий болсон мэдлэг бол маш олон зүйлд зэрэг хэрэглэгдэх боломжтой байна. Анагаах ухааны салбарт хэрэглэгдэн, одоо технологи дэвшлийн салбарт хэрэглэгдэн. Шинжилгээ ухааны нэг лаборатори, нэг мэдлэг маш олон салбарт мэдлгүүдэд түгээж идэг. Энэ утгаараа шинжилгээ ухааныг хөгжүүлсэн улс орон одоо өөрөөр хэлбэл сэтгэж эхэлдэг. Бодож жоод хийсэн зүйл бол алдаагүй байдагтай адилхан шинжилгээ ухааныг хөгжүүлээд тэнд хөрөнгө оруулалт хийгээд бүтээж авсан мэдлэг эргээд биднээсийн маш олон одоо үр дүнгүй хийх хөрөнгө оруулалт тэр бүхнээс одоо сэргийлэх хөрөнгө оруулалт, оюуны хөрөнгө оруулалт болж идэгаараа маш чухал байдаг. Тэгэхээр анагаах ухааны чиг хандлага бол ирээдүйд өөрчлөгдөх нь тодорхой харагдаж байгаа. Яагаад гэвэл биднээс сайн мэднэ. Аливаа өвчнөд биднээс өнөөдөр яаж уншилдаг вэ? Бид нь ямар нэгэн бүтцийн өөрчлөлт гараад эд эрхт нь ямар нэгэн байдлаар өөрчлөгдчихлөө гэдэг дээр биднээс одоо рентген ч юм уу, MRI ч юм уу ямар нэгэн одоо бүтцийн шинжилгээ хийгээд тэнд өөрчлөлт байна гэдэг үндсэн дээр бол оншийг тавьж өвчин гэж оншилдог байсан. Тэгэхээр ирээдүйн чиг хандлага яах вэ гэхээр биднээс бол одоо түрүүн ярьсантай behavior буюу тэр зам төрхтөр үндэслээд биднээсийн дотоод сэтгэлийг таних боломж олгосноор биднээсийн онш бүр эрт тавигдах боломжтой байна. Үйл ажиллагааны өөрчлөлтийн түвшинд юм уу сэтгэл хямралын түвшинд. Тэгэхээр өөрөөр хэлбэл өвчин гэдэг зүйл бол ганцхан одоо биохимийн процесс юм уу ямар нэгэн одоо бие махбодод үйл ажиллагааны өөрчлөлтөөс үүссэн ийм хурж эмгэгшиж өөрчлөгдсөн зүйл гэхээсээ илүү одоо биднээс сэтгэл санаатай холбоотой хямралаас үүсэж байгаа энэ төвшөнд нь очиж онцлох тэрнээс сэргийлэх төр боломжуудыг бол ирээдүйн анагаах ухааны чиг хандлага бол тодорхойлно. Тэгээд одоо нейро болон behavior гэдэг зүйл бол одоо ирээдүйн анагаах ухаанд бол толгой зөгч гарч ирнэ. Та бүхний одоо ирээдүгөө төсөөлөхөд бодож байгаа залуус байх юм бол энэ миний энэ ярьж байгаа зүйлийг бол нэг тусгаад авахыг зөвлөмөр байна. Яагаад гэвэл одоо сүүлийн үед бол нейроиммунологи гэдэг сэдв. Өөрөөр хэлбэл стрессийн үед дархлаа. Стрессийн үед гэх зэргээр бол нейро гэсэн эндокринолог гэх зэргээр бүх одоо бид бүхний мэддэг шинжилгээ ухааны анагаах ухааны салбарууд маань урдаа нейро гэсэн одоо юу авах, огтур авах тэр цаг нь бол юу юуг хүрээд ирсэн байна. Тэгээд маш олон одоо эмчилгээнийх нь одоо шийдэл нь гараагүй тодорхой юм өвчнүүд бол энэ нейро буюу одоо мэдрэл
тархи судлалын шинжилгээ ухаантай холбоотойгоор эмзлэгдэх төр гарцсан нэгдэх нь тодорхой байна. Тийм учраас ирээдүйн чиг хандлага бол нейросайенстай бол яа харахгүй холбоо хамааралтай болж байна. Тэгэхээр яагаад биднээс энэ одоо нейросайенсыг судлах хэрэгтэй юм бэ гэдгийг энгийнээр товчхоноор хэлэх юм бол биднээс бол гадаад дотоод гэсэн хоёр ертөнцтэй. Энэ хоёр ертөнцийг бол биднээс одоо маш сайн ойлгож, ялгаж ухаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл universe буюу энэ орчлон, орчлын ертөнцийг бол биднээс одоо зөвхөн гадаад ертөнц, гадаад орчхой гэж бол бодож төсөөлж байгаа бол энд бол биднээс дотоод ертөнц, дотоод орчхой, биднээс сэтгэлгээний ертөнц дотор бас энэ universe оршин. Тэгээд энэ дотор бол биднээс юу хэл онцлох гээд байгаа гэвэл ирээдүйд яг үнэндээ бол биднээс өөрөө өөрсдөө ч танихгүй болсон явж байгаа. Би яг гадаад орчин юм уу? Би яг дотоод орчин юм уу? Би хин юм бэ гэдгээ бол ирээдүйд биднээс магадгүй зарим нь чат GPT-гээс ч юм уу AI-аас асуугаад явж байгаа байх гэдэгт бол би эргэлзэхгүй байна. Тэгэхээр аюул бол биднээс бол өөрийгөө ирээдүйд бол машинаас өөрийгөө тодорхойлох тийм цаг үед бол ирчээд байна. Тийм учраас биднээс энэ цаг үед бол биднээс эволюцийн оюун ухааны эволюцийн нэг тийм шинэ үед биднээс энэ нөр царай бол тулгарч байна. Ийм учраас биднээс university student гэдэг хүмүүс бол дотоод ертөнц энэ өөрийнхөө оюун бодолтой ажиллаж, оюун ухамсараа дэвшлүүлж, энэ гадаад болон дотоод ертөнцид жуулчилж, аялаж, энийг зөв таньж мэдэж, одоо энэ эволюцийн энэ орчин дотор биднээс зөв дасан зохицох ийм цаг үе ирсэн байгаа. Тийм учраас нейросайенс бүгдээрээ бол шимтэн дурлаж, сонирхож, уншиж судлаарай. Энэ бол та бидний ирээдүйн гарц сэтгэлгээний энэ том тойл юм шүү гэж та бүхэнд одоо зөвлөх байна. Тэгээд зүгээр энэ хамгийн сүүлд нь энэхүү ярианыхаа төгсгөлд хэлэхэд ингээд дэлхийн ингээд улс гүрнүүд ер нь хүн төрөлхтний түүхийг ингээд товчхондоо ингээд гүйлгээд харж яхад хэн оюун санааны хамгийн их өндөр хүчтэй шинэлэг технологи одоо хүч чадлыг эзэмшсэн байна. Тэр хүмүүс тэр үе тэр улс үндэстнүүд бол хамгийн хүчрхэг болж дэлхийн одоо оюун санааг тэргүүлж манлайлж исэн байж. Одоо жишээ нь биднээс эзэн Чингис хаан гэдээ ярьдаг. Энэ үед бол одоо биднээсийн оюун санааны хувьд бол дэлхийг тэргүүлж исэн. Тэр үед барьж исэн үзэл баримтлал тэр одоо дэвшүүлж байгаа тэр оюун санаа тэр одоо тэр үед ийм монголчуудын итгэж исэн тэр мэдлэг биднээсийг бол дэлхийд хамгийн их хүчрхэг болгож дэлхийн тавцан дээр гаргаж ирж байсан байх гэсэн. Тэгэхээр одоо хүн төрөлхтөн бол одоо дахиад шинэ эволюцийн үед ирж ийн гэж би миний хувьд бол төсөөлж байгаа. Энэ бол биднээс энэ бодлын боол эзэмшлийн нийгэм гэж хэлж болохоор ийм нийгэмд бид одоо өөрөөр хэлбэл айдастай ч юм уу behaviorтэй ч юм уу ямар нэгэн одоо хаанаас ч юм хин юм надад заасан нэг юм биднээс өөрсдөө ч өөрийгөө ойлгож чадахгүй байгаа нэг тийм зүйлд өөрийгөө хүлцсэн явж идэг. Өнөөдөр яагаад энэ их сургуулийн хаалгаар чи өөрийгөө орж ирсэн бэ гэдэг асуултанд нэг хариулах гээд үзээрэй. Яагаад би ирсэн болоо гэд нэг гайхаад үзээрэй. Би яагаад ингэдгийм болоо гэсэн энэ бүх зүйлүүдээс ингээд гайхах юм бол биднээс энэ нэг тийм ухаарлал гэдэг зүйл рүү бол биднээс очино. Тэр ухаарлыг биднээс хийж чадахгүй байх юм бол энэ орчин үеийн энэ их хурдтай нийгэмд биднээс бол маш их стресстэй болно. Тэгэхээр ийм архаг стрессүүд бол хүн төрөлхтнийг бол одоо ийм шинэ ийм орчинд дасан зохицох ийм дараагийн ийм том шалгуурын өмнө бол биднээсийг авчирч байна. Тэгэхээр хүн бол өөрөөсөө хамгийн их зүгтаадаг юмтан. Тийм учраас нейросайенсыг ойлгож, нейросайенсыг ухаарч
өөрөө өөртөө нүүр тулах хэрэгтэй. Тэгээд энэ үед бол мэдхгүйгээ одоо мэдлэгтэйгээр мэдэх тийм цаг үе ирнэ. Энэ боломж бол бид бүхэн бол нейросайенсаас олж авах боломжтой. Тэгээд та бүхнээс тийм их хол биш, их ойрхон шинжилгээ ухааны салбар бол нейросайенс байгаа. Тэгээд энэ салбар шинжилгээ ухааныг одоо их орондоо хөгжүүлэх бид бүхний хэрэглээ болох цаг бол тун удахгүй ирэх байхаа гэж найдаж байна. Тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.